Сайн байцгаана үзэгчдээ 2016 оны 11-р сарын 2-ны 17 цаг 30 минутын мэндийг үзэгч та бүхэндээ хүргье. За өнөөдөр ямар өдөр вэ? Мэдээж өнөөдөр Монголын үндэсний хамгийн өндөр хонжууртай үндэсний лотерей шууд тохирол явагддаг өдөр шүү дээ. Тийм учраас даваа лав баасан гаригуудын 17 цаг 30 минутыг минут секунд тоолон хүлээдэг үзэгч та бүхнийхээ өнөөдрийн тохиолдлыг эхлэхэд бэлэн болсон байна. За мэдээж минийхэн 5 ширхэг автомат тоглоом байгаа. За эдгээр 4D6D642 гэсэн эдгээр тохиолдлоодаас та сонгоод за эсвэл аль нэгийг бүгдийг нь тоглоод тохиолдолд маань оролцох боломжтой. Гагцгүй хэрхэн та тохиолдолд оролцох вэ гэхээр өөртөө ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан авч бөглөөд тохиолдолд маань шууд оролцох боломжтой гэдэг юм шүү. Тохиолдлыг бид Icon CGM болон үндэсний лотерейн Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ 17 цаг 30 минутаас шууд хүргэдэг гэлээ. За ингээд өнөөдрийнхөө тохиолдлыг уламжлал ёсоор 4D-гээс эхлэх болно. За 4D-д маань бол 3 төрөлөдийг үзэгчд маань сайн мэдэх байхаа 4D-гийн 3, 2, 1-р зэрэг гэсэн эдгээр тохиолдлоодаас үзэгч та бүхэн азтан болох бүрэн боломжтой байдаг юм аа. Тэгэхээр 4D-гийн маань 3 зэрэг боллоо. Танд 3 боломжийг олгож байгаа. Та зөвхөн 4D-гийн тасалбарыг худалдан аваад гурвуулангийн тоглох боломжтой байдаг юм аа. За ингээд үзэгч та бүхэндээ дөрмөө танилцуулъя. 4D-гийн 3-р зэргийн хонжуурт маань шилэн хоргонд бид 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлг нь тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг 4 удаа давхцсан байгаа гэсэн үг юм. Эдгээр 4 бөмбөлөг нь 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй тохиолдлоор гарч ирсэн 4 бөмбөлөг яг дарааллын дагуу таарч байгаа бол үзэгч та өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авах боломжтой байдаг. Таны хамгийн доотлон тавьж болох мөнгө нь бол 500 төгрөгнөөс эхэлдэг. Тэгэхээр та 500 төгрөгийг 500 дахин үржүүлж авах боломжийг олвол энэ гарч ирэх 4 ширхэг бөмбөлөг маань яг дараалалаараа таарч байгаа бол та азтан болох бүрэн боломжтой. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхээ хамгийн ихний тохиолдлыг явуулцгаая. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргонд ердөө 40 ширхэг бөмбөлийг бид байрлуулсан байгаа. Эдгээр бөмбөлгнөөс 4 ширхэг бөмбөлөг санамсаргүйгээр гарч ирэх болно. Энэхүү 4 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу таарж байгаа юм бол та азтан болох боломжтой юм. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 8. Ихний бөмбөлөгний дугаар 8. 8 гэсэн бөмбөлөг таны бүгсэн 4 тооны ихнийх нь алтай азтан болгох тун ойрхон байна. 2 дахь бөмбөлөгний дугаар 1. 2 дахь бөмбөлөгний дугаар 1. 8 1 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг гарч ирнэ. 3 дахь бөмбөлөгний дугаар мөн 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 8 1 8 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор шилэн хоргоноос санамсаргүй тохиолдлоор гарч ирсэн байгаа. За ингээд аз дагуулсан 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. Аз дагуулсан 4 дахь бөмбөлөгний дугаар тэг. 4 дахь бөмбөлөгний дугаар тэг. 8 1 8 тэг. 8 1 8 тэг гэсэн энэхүү 4 бөмбөлөг 81 80 гэсэн дарааллын дагуу яг таарж байгаа юм бол үзэгч та өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. Магадгүй таарсан үзэгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Танд баяр хүргэе. Одоо өргөжлүүлэн 4D тоглож байгаа үзэгчдийн маань 2 дахь боломж 4D-гийн 2 дугаар зэргийн тохиолдлыг одоо явуулах гэж байна. За мөн шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Өөрөөр хэлбэл тгээс 9 хүртэлх нэг оронтой тоонууд болол шилэн хоргонд маань дараалаад 4 удаа давхцсан байгаа гэсэн үг. Тэгэхээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй тохиолдлоор гарч ирэх 4 бөмбөлөг маань хэрвээ яг дарааллын дагуу таарч лайхан бол та өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг юм. Тэгэхээр дөрмийн хувьд бол 4D маань яг адилхан харин мөнгөн дүнгууд маань өсөж явж байгааг үзэгчд маань анзаарсан бизээ. За одоо ингээд эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс ямар 4 бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. За ердөө 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та дөрвийг нь яг дарааллын дагуу таагаад азтан болох боломжийг 4D тохиолдолд маань та бүхэнд олгодог. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг өгш байна. За тийм ээ ихний бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Дараагийн бөмбөлөгний дугаар 1. Дараагийн бөмбөлөгний дугаар 1. 9 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За одоо 3 дахь бөмбөлөг гарч ирэх болно. 3 дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 5. 9 1 5 гэсэн бөмбөлгүүд одоогоор гарч ирсэн байгаа юм шүү. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар тэг. 4 дахь бөмбөлөгний дугаар тэг гэж гарч ирснээр 8 1 5 9 1 5 тэг
9 1 5 тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За 4-ийн 3 дугаар зэрэг дээр бол 81 гэсэн эхлэлтэй байсан бол 2 дугаар зэрэг дээр 91 гэсэн эхлэлтэй байна. 91 50 гэсэн яг энэ хүү дарааллын дагуу үзэг таны бүгэлсэн тасалбар таарч байх юм бол та өөрийн тавьсан базаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой болж байгаа юм. Таньда баяр хүргэе. За өргөжлүүлэн бүгдээрээ 4-ийн 1-р зэргийн хонжроо тохирлоо явуулах болно. Зам адил шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр 4 удаа давхцсан үндсэнд 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань байрласан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлөгнөөс мөн гарч ирсэн 4 бөмбөлөг маань яг дарааллын дагуу таарч байвал үзэгчтэй өөрийн тавьсан базаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой болж байгаа юм. За ингээд 4-ийн маань бол танд 3 боломжийг олгодог. 4-ийнхээ сүүлийн боломж ямар 4-т гарч ирэхийг хамтдаа харцгаая. Ердөө санамсаргүй гарч ирсэн 4 ширхэг бөмбөлөг маань үзэгчтэй нэг базаагаа хэд дахин өсгөж авах вэ гэдгийг энэ цаг мөчид тодруулдаг. Тэгэхээр 4-ийн 1-р зэргийн хонжирын өнөөдрийн эхний бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар тэг. Хоёр дахь бөмбөлөгний дугаар тэг. 3 тэг гэсэн бөмбөлгүүд одоогоор гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 3 тэг 3 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор гарч ирж байрсан байна. За 4 дахь бөмбөлгийг харцгаая. 4 дахь бөмбөлөгний дугаар 1. 4 дахь бөмбөлөгний дугаар 1. 3 тэг 3 1. 3 тэг 3 1. За 30 31 гэсэн яг энэ хүү дараалалаар таны бүгэлсэн тасалбар таарч явах юм бол та өөрийн тавьсан базаагаа 2000 дахин өсгөж авах боломжтой байгаа юм шүү. Шилэн хоргонд маань нэг оронтой 4 удаа давхцсан байгаа учраас за нэг тоо маань бол 4-ийн дотор хэдэн ч удаа гарч ирэх боломжтой гэдгийг өнөөдрийн тохирлууд маань харуулж байна. Жишээлбэл 4-ийн 1-р зэргийн хонжирт 3-ын тоо бол 2 ширхэг байрласан байна. За 30 31 гэсэн яг энэ хүү дараалалаар үзэгч та тасалбараа бүгэлсэн бол өнөөдрийн 4-ийн 1-р зэргийн хонжирын ялагч болж байгаа юм аа. За өргөжлүүлэн бүгдээрээ 6D джекпотыг тоглох болно. 6D маань таньдас их сайхан боломжийг олгодгоор онцлогтой. 4D маань бол яг дарааллын дагуу таардаг байсан бол 6D маань урдаасаа болон хойноосоо таныг хамгийн доод нь 1500 төгрөгийн урмын хонжиртайгаар за мөнгөн дүн ахих тусам одоо бөмбөлгөө тааж байгаа тохиолдолд та бол мөнгөн дүнгээ нэмээд аваад авах боломжтой байдгаараа 6D маань онцлогтой. За шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Өөрөөр хэлбэл тгээс 9 хүртэлх цифрүүд маань нэг бөмбөлөг 6 удаа давхцснаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За эдгээр бөмбөлөгнөөс санамсаргүй гарч ирэх 6 ширхэг бөмбөлөг яг дараалалаараа за мөн дараалал урдаасаа болон хойноосоо гарч ирснээр үзэгчтэй азтан болох боломжтой. Хамгийн дээд хонжирын та 50 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. За ингээд өнөөдөр магадгүй 50 сая төгрөгийн азтан тодрох гэж найдаж байна. Ягаад гэвэл шинэхэн сар эхэлсэн монголчууд маань маш их бэлэгшээж байгаа. Дээрээс нь өнөөдөр бол өвлийн тэргуун сарын шинийн 3-ны бэлэг цай өдөр байгаа учраас бас магадгүй 50 сая төгрөгийн 120 сая төгрөгийн аздангууд тодроосоо гэж би бас маш их бэлэгшээж байгаа. За ингээд өнөөдрийнхөө тохирлыг хамтдаа явуулцгаая. 6D тоглож байгаа үзэгчд маань дотроо залбираарай. За магадгүй өнөөдөр 50 сая төгрөгийн аздан тодрох өдөр байж болох юм. 50 сая төгрөгийг хожихын тулд энэ 60 ширхэг бөмбөлгнөөс 6 ширхэг бөмбөлгийг яг дарааллын дагуу таах боломжтой байгаа. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 6. Эхний бөмбөлөгний дугаар 6. Хоёр дахь бөмбөлөгний дугаар мөн 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар мөн 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Одоогоор 66 гэсэн энэхүү бөмбөлгийг та яг дарааллын дагуу тааж чадах юм бол 1500 төгрөгийн эзэн болж байгаа юм шүү. 1500 төгрөг таны болж байна. За 3 дахь бөмбөлөг. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 3 дахь бөмбөлөгний дугаар 3. 6 3 гэсэн энэхүү 3 бөмбөлгийг дарааллын дагуу тааж чадсан бол та 15000 төгрөгийн аздан болох боломжтой. За 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгийн дугаар мөн 1 гэсэн бөмбөлөг байна. 6 3 1 гэсэн эдгээр 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу тааж чадсан бол 150,000 төгрөгийн аздан болж байгаа. 150,000 төгрөгийн аздан болж байна. За харин 5 дахь бөмбөлгийн дугаар 8. 5
5 дахь бөмбөлөгний дугаар 8. 6 3 1 8 гэсэн эдгээр 5 бөмбөлийг та чадсан бол сая 500 мянган төгрөгийн аздан болж байгаа. Сая 500 мянган төгрөг таних болж байгаа юм шүү. За ингээд 6 дахь бөмбөлөг гарч ирсэн. 6 дахь бөмбөлөгний дугаар 5. 6 дахь бөмбөлөгний дугаар 5. За ингээд өнөөдрийн 6D-ийн тохирлын маань 6 ширхэг бөмбөлөг маань гарч ирсэн. 6 6 3 1 8 5. Дахин давтаж хэлье. 6 6 3 1 8 5 гэсэн эдгээр 6 бөмбөлөг яг дарааллын дагуу таарч байвал үзэгчдээ 50 сая төгрөгийн аздан болж байгаа юм. За харин эхний 2 бөмбөлөг, сүүлийн 2 бөмбөлөг, за магадгүй эхний 5 бөмбөлөг, урдаасаа эхний 5 бөмбөлөг, хойноосоо 5 бөмбөлөг ихэмжлэн таарж байгаа юм бол та сая 500 мянган төгрөгийг хожих боломжтой. Ингээд 1500, 15000, 150,000, сая 500 гэх мэтчлэнгээр та аздан болох боломжийг олол 6D та бүхэндээ олгодог юм. 6D-гээс маань бол маш олон аздан тодорхойгоор онцлогтой байгаа. За ингээд бүгдээрээ 6D jackpot 50 сая төгрөгийн тохирлоо явуулсан бол өргөжлөлөн 642 120 сая төгрөгийн хамгийн өндөр шагналын сандаа тохирлоо яг одоо явуулах гэж байна. Тэгэхээр үзэгч та бүхэндээ энэ тэргуунд мэдээж дөрмөө танилцуулах болно. 1-ээс 42 хүртэлх цифруудыг бид шилэн хоргондоо байрлуулсан байгаа. 1-ээс 42 ширхэг цифр маань бол 1 тооноос зөвхөн 1 л байгаа гэсэн үг юм. Энэ дээр 42 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүй тохиолдлоор гарч ирэх 6 бөмбөлөг дараалал огт гаргалзахгүйгээр таарч байх юм бол та 120 сая төгрөгийн аздан болох бүрэн боломжтой. За харин 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гэж байдаг. Бонус бөмбөлөг танд урмын хонжоор 15 мянган төгрөгнөөс эхлээд 12 сая төгрөг хожих боломжийг ч мөн олгодгоороо онцлогтой юм. За ингээд үзэгч та бүхнийхээ өмнө тохирлоо бид явуулах олон. За харин бонус бөмбөлөгний азнууд хэрхэн тодорч байгааг үзэгч та бүхэндээ тохирлынхаа дундуур гарч ирсэн тоонууд дээр бөмбөлөгнүүд дээр тайлбарлаад явал илүү ойлгомжтой байх гэж бодож байна. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Өнөөдрийн сүүлийн боломж бол 642 120 сая төгрөгийн шагналын сантай тохирол маань байгаа юм шүү. Та бүхэндээ амжилт хүсье. 42 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүй тохиолдлоор гарч ирсэн 6 ширхэг бөмбөлөг дараалал огт харгалзахгүйгээр хэрвээ таарч байгаа юм бол 120 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. Ингээд эхний бөмбөлөгний дугаар 18 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлөгний дугаар 18. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 16. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 16. За 3 дахь бөмбөлөгний дугаар 26. 3 дахь бөмбөлөгний дугаар 26. За энэхүү гарч ирж байгаа бөмбөлөгнүүд болоод эхний 6 бөмбөлөг үндсэн бөмбөлгүүд байдаг. Эдгээр 6 бөмбөлөгнөөс 3 бөмбөлөг нь таараад за мөн бонус бөмбөлөг болох 7 дахь бөмбөлөг хэрэг таарж байгаа юм бол та хамгийн багадаа 10 мянган төгрөг хожих боломжтой болдог юм. За үндсэн 4 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 4 дахь бөмбөлөгний дугаар 28 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлөгний дугаар 31 гэсэн бөмбөлөг гарч ирснээр 5 дахь бөмбөлөгний дугаар 31 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. 11, 16, 26, 28, 31 гэсэн эдгээр 5 үндсэн бөмбөлөг маань гарч ирсэн бол 6 дахь бөмбөлөгний дугаар 30 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6 дахь бөмбөлөгний дугаар 30. За эдгээр 6 бөмбөлөг бол өнөөдрийн тохирлын үндсэн 6 бөмбөлөг байгаа. Харин одоо бонус бөмбөлөгийн хамтдаа хүлээцгээе. Бонус бөмбөлөгний маань дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Бонус бөмбөлөгний маань дугаар 7. За ингээд эхлээд үзэгч та бүхэндээ өнөөдрийнхээ тохирлын үндсэн 6 бөмбөлгийг танилцуулах болно. 18, 16, 26, 28, 31, 30. За эдгээр 6 бөмбөлөг бол өнөөдрийн тохирлын үндсэн 6 бөмбөлөг байгаа юм. За харин 7 гэсэн бөмбөлөг бол өнөөдрийн 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бонус бөмбөлөгний дүрмийг дахин нэг хэлэхэд за эдгээр 6 бөмбөлөгнөөс үндсэн одоо 3 ширхэг бөмбөлөг. За эдний аль нь ч ажил эдгээр 3 бөмбөлөг. За дээрэс нь 7 гэсэн бөмбөлөг хэрвээ таарад 4 бөмбөлөг таарч явах юм бол дараалал таралцгүйгээр таарч явал та 10 мянган төгрөгийг хожих боломжтой. За ингээд оноо ихсаар та 300 мянган төгрөг болон 12
2 сая төгрөгийг 642 тохирлоос маань хожих боломжтой байдаг юм а. За ингээд өнөөдрийн 7 ширхэг бөмбөлөг гарч ирснээр бид хамгийн сүүлийн тохирлын амжилттай явуулж дууслаа. Магадгүй өнөөдрийн бэлэгцэн өдөр олон азтан тодорсон байхаа гэдэгт итгэлтэй байна. Харин азтангууд маань хаанаас шагналаа авч болох вэ гэхээр та үндэсний лотерей борлуулж байгаа бүх манай салбар зэгүүдээс өөртөө ойрхон хамгийн ойрхон зэгүүдээс 1500 төгрөг хүртэлх хонжирыг авах боломжтой. За харин 1500 төгрөгнөөс дээших хонжирыг та туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний лотерейгийн төв байран дээр хүрэлцэн ирээд авах боломжтой байдаг юм шүү. За магадгүй та тохирол маань хэрхэн бодтой үнэн зөв явагдаж байгааг өөрийн биеэр ирээд үзхийг хүсэж байгаа бол даваа савг баасан гаргуудын 17 цаг 30 минутанд шууд явагдаж байгаа тохирол дээр маань ирээд үзэх боломжтой. Мөн та туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний лотерейн төв байран дээр хүрэлцэн ирэхэд хангалттай юм а. За ингээд өнөөдрийнхөө тохиролтой хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Даваа савг баасан гаргуудын 17 цаг 30 минутаар Icon Zigmen болон үндэсний лотерейн Facebook хуудасаар иргэн уулзлаа. Түр баяртай.